За өнөөдрийн хичээлээр популяцийн тоо толгойн талаар авч үзнэ. Тэгэхээр тухайн популяцийг бүрдүүлж байгаа бүх бодголуудын тоог популяцийн тоо толгой гэж нэрлэдэг. Популяцийн тоо толгойд мэдээж нөлөөлөх зүйл бол популяцийн чадвах гэдэг ойлголт байж таарна. Тэгэхээр бор гөрөөс насан туршдаа 10-аас 14 удаа янзгалдаг. За гэтэл эрхмэл хорхоо 1.8 мянган авгалдаа гаргадаг. За хатан зүгий 50 мянган өндөг амьдралынхаа туршид гаргадаг. За загас 3 тэрбум орчим төрцийг амьдралынхаа туршид гаргадаг байх нэ. За тэгэхээр энэ популяцийн чадвах гэдэг маань популяцийн үр төлөв хэрхэн гаргадаг вэ гэдэгтэй шууд уялдаа холбоотой байдаг. За мөн амьтны үржлийн эрчим, амьдрах чадвар хоёр мөн популяцийн тоо толгойд чухал нөлөө үзүүлдэг. Популяцийн тоо толгойд мөн амьтны үржлийн эрчим ба амьдрах чадвар нь нөлөөлдөг нь ойлгомжтой. За тэгэхээр энэ хоёр ойлголт маань хоёр өөр ойлголт юм аа. Тэгэхээр популяцийн тоо толгой гадаад дотоод орчны шалтгааны улмаас хэлбэлзэж байдаг. Үүнийг тоо толгойн хөдлөх зөв гэж нэрлэдэг. За тэгэхээр популяцийн тоо толгой жил, сараар хэлбэлзэж байдаг. За мөн дараагийн нэг ойлголт бол популяцийн амьдрах чадвар. Тэгэхээр амьдрах чадвар үргэлжлэх хугацаа амьтан бүрд харилцан адилгүй байдаг. За энэ амьдрах чадварын мөрийг дараах 4 амьтан дээр харьцуулсан график харцгаая. За энд хүн, жимсний ялаа, цэнгэг усны гедра, хясааны авгалдааг графикаар харуулсан байгаа. Хясааны авгалдаа гарсан даруйдаа маш олноороо үхэж мөхснөөс тоо толгой нь эрс буурсан. За тэгээд цөөн тооны бие гүйтсэн хясаа насны туйл хүртэл амьдрах чадвартай байдаг учраас амьдрах чадварын мөрийг ийм байдлаар харагдаж байна. За харин гедрагийн хоригдол бол амьд үлдэх чадвар нь тэнцвэртэй үргэлжилдэг учраас график дээр ийхүү харагдаж байна. За жимсний ялаа насны эцэс хүртэл за хүнийг ч гэсэн мөн насны эцэс хүртэл доктортой амьдарч ирсэн насны эцэс болохоор буурч байгаа байдал энд харагдаж байна. Тэгэхээр амьдрах хугацаа бол амьтан бүрд харилцан адилгүй байдаг гэдгийг энэ графикаас харж болно. За дараа нь график дээр өсөлтийн онлын морийн X босоо G, бодит морийн болохоор S үсгийн хэлбэртэй байдаг. За энэ графикаас харъя. За дээшээ Y тэнхлэгтэр бодголын тоо, X тэнхлэгтэр за хугацаа хоногоор харьцуулж харуулсан байна. За тэгэхээр онлын морийн болохоор X босоо буюу G 2 гэсэн улаанаар тэмдэглэсэн хэсэг байгаа. За гэтэл бодит морийн болохоор S үсгийн хэлбэртэй буюу энэ цэнхэр тасрахаагаар тэмдэглэсэн байна. Тэгэхээр популяцийн тоо толгой тодорхой хугацааны дараа хэрхэн өөрчлөгдсөнийг доорх томьёогоор бодож олдог. За жишээ нь MT дээр нэмэх нь 1 тэнцүү, MT нэмэх нь B хасах нь D нэмэх нь I хасах нь E гэсэн томьёо байдаг. За тэгэхээр MT дээр нэмэх нь 1 гэдэг маань юу вэ гэхээр тодорхой хугацааны дараах популяцийн тоо байж таарна. За MT нь популяцийн анхны тоо толгой, B нь тухайн хугацаанд шинээр төрсөн бодголын тоо, D нь мөн хугацаанд хорогдсон бодголын тоо, I нь гаднаас орж ирсэн бодголын тоо, E нь популяцаас гарч одсон бодголын тоо байгаа. За тэгэхээр популяцийн тоо толгойн өөрчлөлтийн талаар авч үзье. Популяцийн тоо толгойг доктортой, за хэлбэлзэлтэй, за тесрэмтгий гэж ангилдаг. За жишээ нь тесрэмтгий популяцийн тоо толгойн өөрчлөлттэй жишээг авч үзье. Манай орны тал хэрийн бүсэд өргөн дэлгэр дарахсан үлийн цагаан охтны буюу Lysopodimus branditi гэдэг зүйлийн тооны хувьсэл тесрэлтээр явагдаж үе үе олширч
бас үе үе буурч байдгийг одоо энэ тесрэмтгий өөрчлөлтийн жишээгээр тайлбарладаг. За популяц бол өөрийгөө зохицуулах систем мөн. За нэгдүгээрт ургамал амьтан бичил биетний популяц нь байгаль дээр өөрийнхөө нягцшлыг зохицуулдаг онцлогтой бөгөөд за нягцшлын хэлбэлцлийн үед өөрийн доктортой байдлаа хангадаг байгаа. За жишээ нь бактери бол 15-аас 20 минутад хуваагдаж одоо маш хурдан үрждэг. Гэтэл манай дэлхийг одоо бактерийг хязгааргүй бүх орчин нөхцөлийг бүрдүүлээд үржүүлэх юм бол бактериэр дүүрэх байсан. Гэтэл яагаад өнөөдөр бактериэр дүүрээгүй бэ гэх юм бол бактерийн үржлийн одоо нөхцөл нь хязгаарлагдмал байдаг. Жишээ нь бактери нь наранд 1 минутын туршид байхад өгдөг байх жишээтэй. За тэгэхээр байгаль дээр байгаа популяц нь өөрийнхөө тоо толгойг зохицуулж хянаж байдаг гэдгийг эндээс харж болно. За энэ нь мөн дээд доод хязгаар бүхий доктортой байдалтай гэсэн үг. Жишээлбэл амьтны популяц дахь бодголын толгой хязгааргүй өсдөггүй, харин тодорхой түвшинд хүрээд докторчдаг болохыг дараах одоо өсөлтийн мөрөөс харж болно. За ингэж доктортой байх нь одоо дасан зохицох тодорхой механизм үйлчилж байдагтай холбоотой. За тэгэхээр амьд бие болгон орчиндөө дасан зохицсон цохилдлогоонуудтай байдаг нь энэ тоо толгойтой бас холбоотой. Ер нь аливаа амьд бие организм түүний дотор популяцад одоо хувийн өөрийгөө зохицуулах механизмын тусламжтайгаар дотоод доктортой байдлаа хадгалах, хандлах байдаг. Үүнийг бид популяцийн гомеостаз буюу одоо тогтмол байдал гэж үздэг. Тэгэхээр одоо популяц өөрийгөө зохицуулах системтэй буюу тоо толгоогоо хүртэл тогтмол хадгалж байдаг нь одоо популяцийн гомеостаз юм аа. За энэ график дээр цохын тоо толгойг Y тэнхлэхээр за X тэнхлэхээр өдрүүдийг харуулсан байна. Цохын тоо толгой нь одоо эхлээд эрчимтэй өсөж ирснээ тодорхой хугацааны дараа тоо толгоогоо тогтмол байдлаар хадгалж одоо гомеостаз тогтоосон байна гэдгийг энэ дээрээс ажиглаж болно. Бодгол бие бүр гомеостазтай учраас популяц нь бүхэлдээ мөн гомеостазтай байх нь ойлгомжтой. Тэгэхээр популяц бол гадаад орчинтой харилцаатай нээлттэй систем бөгөөд өөрөө зохицуулж байдаг. За өөрөөр хэлэх юм бол амьдралын орчны өөрчлөлтөөр л одоо популяц өөрчлөгдөж байдаг. За популяцийн хэмжээ боломжит нөөцөөс хэд давсан үед хоол тэжээлийн дутагдал бий болж популяцийн тоо толгой хязгаарлагч хүчин зүйлс одоо үйлчилж эхэлдэг. Тухайлбал нуур болон голын ус бохирдсноос загасны популяцад хүчил төрөгчийн дутагдал үүсэж загас олноороо хорогдож тоо толгоогоо тэнцвэрцүүлж байдаг. За популяцийн тоо толгой өсөх эсвэл буурахад янз бүрийн өөрчлөлтүүд бий болно. За тухайлбал бодгол биеуд физиологийн өөрчлөлтүүд илэрдэг. Жишээ нь нягтлал ихсэх юм бол хариу үйлдэлүүд үзүүлэх, за стресстэх гэх мэтийн одоо өөрчлөлтүүд дурдж болно. За тэгэхээр популяцийн тоо толгойд нөлөөлөх абиот хүчин зүйлүүд гэж байдаг. За абиот хүчин зүйлүүд гэдэг маань одоо амьгүй биеийн хүчин зүйлүүд байгаа. За тэгэхээр мэдээж цаг уурын одоо нөхцөлийн нөлөөнүүд орхон ойлгомжтой. За энд бол температурын горим, орчны химийн үйл ажиллагаа, усан хангамж, хөрсний шим тэжээл зэрэг биологийн биш хүчин зүйлүүд одоо популяцийн тоо толгойн хэлбэлзэлд бол мэдэгдэхүйц нөлөөлж байдаг. За мөн биогоцинозод популяцийн тоо толгойд одоо цаг агаарын онцлог, агаарын болон усны урсгал, орчны бохирдлууд зэрэг нь бас нөлөөлж байдаг. За жишээлбэл энэ агаарын одоо өөрчлөлтүүд байна. За нарны гэрлийн өөрчлөлтүүд, за усны одоо урсгал, усны хэмжээ, тийм ээ, цаг уурын байдал, за тэгээд температур, за мөн хөрсний өөрчлөлтүүдийг дурдж болно. Тэгвэл одоо амьгүй биеийн хүчин зүйлүүдээс гадна мөн популяцийн тоо толгойд амьд биеийн хүчин зүйлүүд буюу биотик хүчин зүйлүүд нөлөөлж идэг. Тэгэхээр амьд организм бүхэн өөрийн популяцийг нэмэгдүүлэх нөхөн өрчгөн потенциалтай байдаг. За 1930-аад онд Австральд туулан тоо
толгой маш их өссөн байгаа. Энэ нь 1859 онд Их Британаас Австральд 12 хос туулайг хүнсэнд хэрэглэх зорилгоор авчирч тэжээсэн байдаг. Туулайн тоо толгой тэжээл нэлбэг дайсагнагч амьтанд цөөн байсан учраас түүний тоо толгой огцом өссөн байна. За тэгэхээр туулайн тоо толгой хит өссөнөөрөө хүнсний дутагдалт мэдээж орж таарна. Мөн тоо толгойн хит өсөлт нь миксоматоз гэдэг өвчний тархалт улам ихсгэд хүргэдэг ийм аюултай. За үнэг уян гэх мэтийн ангууч амьтдын тоо толгой түүнийг дагаад өснө. Мэдээж туулайн тоо толгой өссөн учраас түүгээр хоололдог амьтдын тоо толгой бас дагаад өсөх нь ойлгомжтой. За энэ миксоматоз гэдэг өвчин нь бөөргээр дамжсан вирусээр үүсгэгддэг бөгөөд тархах магадлал нь тоо толгойн нягтчлаас хамаардаг байгаа. Тэгэхээр 1950 онд миксоматоз өвчний улмаас туулайн тоо толгой огцом буурсан гэдгийг графикаас харж болно. За ангууч амьтад хоол тэжээлийн төлөх өрсөлдөөн, бичил организмын халдвар авах зэрэг бусад амьд бие махбодоос шалтгааллах хүчин зүйлсийг бид биот хүчин зүйл гэж нэрлэдэг байгаа. За ингээд популяцийн тоо толгойн дотоод зохицуулга гэж бас байдаг. За тэгэхээр популяцийн нягтлан ихэвчлэн өөрийн тодорхой таарсан хэмжээ оптимумтай байх бөгөөд энэ хэмжээнээс хазаах үед популяцийн дотоод зохицуулгын механизмууд илэрч гардаг байгаа. За дотоод тэнцвэр нь популяцийн нягтлаас хамаарах хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. За биологийн биш хүчин зүйлүүд үүнд хамаарахгүй. За янз бүрийн ургамал амьтан популяцийн тоо толгойн зохицуулга харилцан адилгүй байдаг. Жишээлх юм бол шавжийн популяцийн нягтлал нэмэгдэх тутам тэдгээрийн биеийн хэмжээ багасдаг. Мөн үр төлөрхөх чанар нь буурдаг. Мөн авгалдаа хүүхэлдэйн хорогдол ихсдэг. Мөн хүйсийн харьцаа болон хөгжлийн хурд нь өөрчлөгддөг байгаа. Энэ нь популяцийн тоо толгойн дотоод зохицуулгын хамгийн чухал механизм байгаа. Мөн диапаузд орж тоо толгоогоо зохицуулж байдаг. Жишээлх юм бол төр хугацаанд тайван байдалд орох. За мөн популяцийн идэвхтэй хэсгийн тоо огцом цөөрөх гэх мэт үзэгдлүүд илэрч болдог. За мөн амьтдад каннибализм гэдэг үзэгдэл илэрдэг. За жишээлх юм бол зарим нэгэн цох өөрийнхөө өндгийг идэх. Зарим шувуу мөн өөрийнхөө өндгийг идэх. За мөн амьтад иммиграц буюу нүүн шилжилт хийдэг байгаа. За эдгээр өөрчлөлтүүд бол дотоод зохицуулгын механизмд хамрагддаг. За тэгэхээр популяц дахь бодголуудын хамтын амьдрал мөн тоо толгоогоо доктортой хадгалахад нөлөөлж байдаг. За хамтын амьдрал гэдэг маань бас популяцийн нэг өрмөц шинж байгаа. За тэгэхээр популяц дахь бодголуудын хамтын амьдралын давуу тал нь юу юм бэ гэхээр олноороо амьдрах нь дайснаас хамгаалж хоол тэжээлээ ирж олоход хялбархан байдаг. Ийм үзэгдлийг бид хамтын амьдралын давуу тал гэж нэрлэнэ. За мөн олон амьтад тодорхой нутагт байршсан байдаг бөгөөд тэдгээр амьтад өөрийн үр төлөө асарч, тэжээх, орон байраа барих гэх мэт амьдралын үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн уг нутгийнхаа хил хязгаарыг мэдэрч тэмдэг тавьдаг байгаа. За энэ нь гадны амьтдыг эзэмшил нутагтаа нэвтрэхээс сэргийлж байгаа хэрэг юм аа. За ингээд дасгал ажиллая. За говийн баавга болох мазаалан тоо толгойн өөрчлөлтийг графикт харуулжээ. За 2020 онд мазаалан тоо толгойд гарсан өөрчлөлтөнд нөлөөлсөн хүчин зүйлийг сонгоно уу гэсэн байна. За тэгэхээр дараах графикаас харъя. За мазаалан тоо толгой 20 онд эрчимтэй өссөн байгаа. За тэгэхээр энэ маань ямар хүчин зүйлээс шалтгаалж өссөн бэ гэдгийг харцгаая. За Ад нь эдэж тэдийлийн хүрэлцээ, хангамж нэмэгдсэн. За Б нь өрсөлдөгч амьтдын тоо өссөн. За С нь эзэмшил нутаг хумигдсан. Д нь шимэгч амьтдын тоо толгой нэмэгдсэн. Ф-д эм хүйсийн бодголын тоо цөөрсөн. За эндээс харж яхад B, C, D, F хувилбарууд бол дандаа өсөлтөд нь сөргөөр нөлөөлөх буюу буурахад нөлөөлөх хүчин зүйлүүд харагдаж байгаа. Тэгэхээр A хувилбар буюу эдэж тэжээлийн хүрэлцээ хангамж нэмэгдсэнтэй холбоотой 2020 онд мазаалан тоо толгой
эрчимтэй өссөн байна гэсэн хариулт бол зөв байгаа. За дараагийн дасгал бол популяц дахь амьд биеийн амьдрах чадварыг илэрхийлсэн дараах графикийн цэнгэг усны гидрагийн мөрийг тохирох тайлбарыг сонгоно уу гэсэн байгаа. За энэ мөн бид онлын хэсэгт үзсэн график байна. За энэ дээрээс Ад нь цэнгэг усны гидрагийн үхэл хорогдол ба амьдрах чадвар тэнцвэртэй үргэлжилдэг гэсэн хариулт байна. За цэнгэг усны гидрагийн үхэл хорогдлын хэмжээ бага байдаг. Цэнгэг усны гидрагийн амьдрах чадвар хугацааны туршид нэмэгддэг. За цэнгэг усны гидрагийн амьдрах чадвар хугацааны турш хэлбэлддэг гэсэн хариултууд байгаа. За тэгэхээр энэ хариултуудаас цэнгэг усны гидрад тохирох хариулт бол мэдээж цэнгэг усны гидрагийн үхэл хорогдол ба амьдрах чадвар бол тэнцвэртэй байдаг гэж бид онол дээр үзсэн учраас энэ хариулт бол зөв байгаа. За гидрагийн үхэл хорогдлын хэмжээ бага байдаг гэвэл энэ мөрийтэй бол тохирохоос биш, энэ мөрийтэй бол тохирохгүй. За цэнгэг усны гидрагийн амьдрах чадвар хугацааны туршид нэмэгдэнэ гэж байгаа бол одоо дээшээ үзүүлэлт өсөх ёстой байсан. За цэнгэг усны гидрагийн амьдрах чадвар хугацааны туршид хэлбэлзнэ гэсэн бол одоо ийм тийм ээ уул нуруу шиг хэлбэр төрс гарах байсан. Тэгэхээр бол хувилбар буюу цэнгэг усны гидрагийн үхэл хорогдол нь буюу амьдрах чадвар нь тэнцвэртэй үргэлжилдэг гэсэн хариулт зөв байна.